Ээж. Оо. Тань сорочгийн дүчээр яад юм дээ. Гэвч би хамгийн юм чи хийж Энэс өөр зангиас тэр хаана вэ? Тэр зангианы чи шургуулганд л. Би танд энэс өөр гонж юунд өгчихгүй дээ. Яг өмсдгийг өгсөн бах юм аа. Одоо өнөөдөр би уулзалтаа штэ. Өөрөө тэрийгэл өгчих гэж тэгээд завсар цагаар нөөрэ юм авал да хамаг юм л надад. Өнөөдөр уулзалт та ээж өгдөг юм надад ямар одоо ихнэр шиг байх биш үү? Тэр яах вэ? Одоо цагаан сар боллоо. Нэг бэлэг шилтний юм бэлдвэл. Би танд хэлсэн шүү дээ. Энэ чи цагаан сар тэмдэглэхгүй. Хоёул гэртээ 10 бузаж игэн жидээр хүн хаалга тогшлоо. Хоёул байхгүй. Хүнд бэлэг өгөхгүй, үнээс бэлэг авахгүй. Мөнгөө хэмнээ ээж минь. Мөнгөний хэн олж ийн? Нэг л хүн олж шүү. Үгүйдээ энэ ч одоо ээж чинь өндөр настай болж байна. Хүмүүс ир золгоно. Энэ жил би ах トゥ нартай гайгүй аятайхан бэлэг. За би 20-30 аймсанд гарья. Мэдүү ямар хэцүү бэ? Би төрсөн ах トゥ нартай арай аятайхан юм авмаар. Юу өгөх гээд байгаа юм да? Тэр чинь мөнгө шүү дээ. Энэ гэрт нэг нь ажил хийгээд нэг нь ажил хийхгүй нээж. Тэглэж тэр чинь мөнгө яваад байна. Аас моо явтай. Монгол хүн амных юм. За хаалга малгон голго. Явлаа. Онгорхон юм уу? Сайн байна уу хчээ? Сайн уу? Сайн. За таны видинг сайн уу? Таны шинэ гэртэйгэнд орчих. Харин том болцоогоо үсэн. Чи яагаад цаачаа вэ? Энэ нөгөө дүүгийнх нь стил шинэ стил. Наг чи нөгөө хөдөөнөөс аав ич нөгөө ааруул ил савраад. За баярлалаа. За өстой баярлалаа минь хүрээд ирэх гэсэн аахгүй. Сайхан хичээ видингийн сайн уу? Сайн. Шиний нэгэнд миний хүү ирээрээ манад. Шиний нэгэндээ та ирэхгүй. Нэгэнд ирэхгүй. Яаж байгаа чи би чинь аав чинь төрсөгч штэ. Яг тэр нь ч тийм л дээ. Шиний нэгэнд ирэхэр чинь таах чинь аймс үүд идэх гэж байна. Оюу түнд нэг жаахан тийм сте. Тэгэхээр ч бас муугаш тэгчээ. Тэгээ эхлээд би шиний 5 мамаас ирээ заяа таа 5 мамаас. Тэгэхгүй бол би нэг 20 мянгатын дэвсгэр дөх айлуудаараа орж эхлээд мөнгөө цуглуулж ирэхгүй л хэцүү байхгүй юу. Надад нөгөө нэг нэрийг чи танаа өгсөн амс чи би нөгөө очиж задлаа үдсэн чинь тэгсэн чи нөгөө 5 амс мас гэж цоорцоо. Тэгээ би хамаатны группт хэлэхгүй юу тэгсэн чинь өстө бүр амар боо болсон шүү дээ тэр хамаатны групп дээр. Тэгвэл би сонирн болгож ярьж байгаа шиг ихчээ заяа нөгөө нэг танаад ингээд үнтэй бэлэг өгөхөөр алдагдaltaд ороод байна гэсэн байхгүй юу. За. Тэр явах зүгээр сонирн болгож ярьсан ихчээ. За дүүн явлаа. За миний аавч хоёртой баярлалаа гэж хэлээрэй. Хүнд ч одоо авахаас өгөж мэдхээ болчихсон байна дөө. Зүгээр ээ. Хараа уучлаач тий. Яа би чамайг юусоо ойлгохгүй байхгүй юу? Яасан юм дээ минь хараа. Чи сая шинэ жилээр л би ингээд шилдэг ажилтан босон цагаас эхлээл ингээл хартаад байд юм уу, харамлаад байд юм уу, миний амжилтанд татаархаад байд юм уу? Би юусоо ойлгохгүй байгаа. Юу хатаарахгүй хараа би эрэгтэй үйлчлүүлэгчдээс чамаага харамлаа л аахгүй юу да. Би зүгээр л ажиллаа хийж байгаа байхгүй юу? Үгүй би чамтай юусоо ингэж Сайн байна уу? Их орны брэнд эвсэг брэнд тавтай морил. Яасан өөрөө охин бэ? Баярлаа. Танд юу хэрэгтэй вэ? Та юу? Энэ нөгөө нэг цагаан сарын бэлэг хайж байгаа байхгүй. За. Сая өнөөдөр сонсон чи манай ээж жоохон онцгүй бэлэг өгд юм баха. Яана цаа. Ах нь ингээд цагаан сарын баяр чи хамаатанд цугдгаас тэр бэлэг энд хамаатай юм бэ? Өвгөн гэж боддог байсан чинь би оймс өгчдөг байхгүй. За. Би энэ удаад би ээжтэй хамгийн үнэтэй бэлгийг бэлдэж өгье гэж бодлоо би. Зөв ш тайгаа. Би энэ удаа би ноолуур амьс өгье гэж бодлоо. Ноолоор амьсаа болоод амьс бил. Одоо эвлэд дундаа. Одоо толгой зөгтг нь манай эвсэг брэнд биш үү те. Тэгээд би танахыг сонгоод одоо танах нөгөө шинэ юу нөгөө нэг цагаан сарын ноолуур амьсны бэлгэд гарцсан уу? Юу аха та заавал ноолоор амьс гэж яхаар өөр юм өгөх юм уу энэ жил? Тийш тах. Тэгээч нэрээ өөр юм зөндөө манай хямдрал зөвлөгөөг би сонсож байгаа. Хямдрал зарлцсан байдаг. Манай ч нэг бүх бараанда хямдрал зарлцсан байгаа. Тэгээд дээрээс нь нэг дээр нэмэх нэг урамшуул явагдаж байгаа. Тий, нэг дээр нэмэх нэг аха. Би нэмэгтэйгээр тайлбарлуулж. Нэг дээр нэмэх нэгэ. Тий аха. Хүй. За тэр нь яах юм? Одоо та энэ цамцыг авлаа гэж бодъё. Энэ цамц нь ингээд бэлгэнд. Хүсвэл цамцаавал нэг цамц бэлгэн. Тий, хүсвэл та заавал 2 цамц авах шаардлагагүйгээр бэлгэнд нь өөр юм сонгож авч болно аха. Өөр малгай оролт авч болох байхгүй юу? Би нүү
эмэгтэйгээр тайлбарлуулмаар байгаа байхгүй юу? Энэ үзэгсэндээ эмэгтэйгээс би сонсомоор байгаа байхгүй юу? Та нэг цамц авах юм бол өөр өмд ч гэсэн бэлгэнд авах боломжтой хаа. Нэг дээр нэг шүү за. Өмнө дүндээ тааруулаад. Тийм өмнө өндөд харуулаад. Маад бас юм заавал цамц гэхгүйгээр ороолтоос байгаа. Та ороолт болох уу? Малгай. Байгаа шүү. Байгаа шүү. Харах уу? За тэгээ. Аюу чи эндээ үлдчих. Би энэ эмэгтэйгээр үлдээ. Зяха. Энэ харж байгаа та ингээл манай ороолтууд маань ингээл. Тэгээ ер нь малгаанууд ер нь их таалагдлаа. 5-ыг авал дахиад 5 үнэ үстэй. Тийш та. Манай малгаануудыг сонирхох байх. Янз юм байгаас таах. Харлаа чи яах гээ нэгээр яваад байгаа юм бэ? Би энэндээ мэрч штэ. Ороолтнуудаа зэгцэлдэг юм уу гээл. Тэгээ яха манад чинь ганц ингээд ороолтыг ингээд дангаар нь өвөл сонин. Тийш дээ бас бэлгэний уудам. Тийм гой бэлгийн хайрцагтай. Наад жаах манай нөө шинэ бэлгэний хайрцаг. За ойлголоо. Тэгээд та ч одоо үндэснийхээ үйл төрлийг дэмжиж бидэнд одоо Монголда хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг байхгүй хаа. Үндэсний брэндээ дамжиж гадагшаа биш дотооддоо хөрөнгө оруулъя гэд. Тэгээ те. За тэгээ яха хайртай дотныхоо хүмүүст өгөх хамгийн тансаг бэрлэг бол Эвсэг брэнд шаах. Эх орны брэнд Эвсэг брэнд ахаа. За. Оо за. Тийм үү. Би ч одоо энэ цагаан сарыг нээх айхтар сүртэй юм. Хүүл харин сүржигнэл тгий ингээл гээд байгаа. Ич. Оо за. За баяртай тэгээ дараа яриа. Цагаан сарын чин бэлгийг бэлтгэлээ. За яасан баахан оймс түгэл дэрв. Яа таа юу яриад байгаа юм бэ нараа? Би энэ Эвсэг брэндээс энэ харж гинөө. Ноолуур. Ойлгосноо? Ноолуур ороо. Цагаан сарын бэлгэнд хоёулын жил нүнжигтэй юм үг нь мэдөө. За одоо чинь энэ оролт. Энэ дээр ихэд ингээ өдөмжийн чанар. Йоо. Амаагүй та нэг бол ороо өөрийгөө. Энийг та төрсөн ахта бэлгэлнэ. Оо Тавар нүнжигтэй юм өгмөр гэсэн биз дээ. Нүнжиг штэ наач ээжээ. За маргааш гарна шүү заа явж. за. Хоёлоо таны цагаан сарын хоёлыг бэлдэн за.